Орой мэнд үзэгчдээ. За Дархан хотын цахилгаан дулааны их усрыг найдваржуулах зорилготой Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинжилэлт төсөл гацаанаас гарлаа. За 2008 оноос хойш яригдж холбооны бүгд найрамдах Герман улсын цэргийн босголт зээлийн банкны зээлээр хийгдэхээр болж 2010 онд тендер нь зарлагдан 2011 онд энэ төслийн гүйцэтгэгчээр Оросын холбооны улсын Асен компани шалгарсан байдаг. Гэвч Асен компани хөрөнгө санхүүгийн асуудлаас болж энэ төсөл өдий хүртэл гацаанд байсан юм. Харин Монгол Улсын засгийн газар эрчим хүчний яам энэ асуудлыг яарвчлуулан одоогийн байдлаар үндсэн тоноглолуудаа Дарханы дулааны цахилгаан станц хүлээж аваад байгаамаа. За энэ бүрүү гарагт эрчим хүчний сайд зоригт Дархан хотын цахилгаан дулааны их усрыг найдваржуулах энэхүү төслийн үйл явцтай танилцсан газар дээр нь ажилласан юм а. Төслийн талбайд одоогийн байдлаар усны эргэлтийн насос станц, гол корпусын өргөтгөлийн барилгын суурь, үндсэн тоноглолуудын суурийн 1 ба 2 дугаар үеийн барилгын ажил бүрэн хийгджээ. Төслийн хүрээнд Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн үндсэн тоноглолууд болох ПТ 3539 3.41 маркийн уурын турбиныг 2015 оны 9-р сард, Т35-2 ууз маркийн турбо генераторыг 2016 оны 2-р сард, өргөтгөлийн барилгын төмөр хийцүүд, холбооны трансформатор, хяналт удирдлагын системийн тоногдох хөрөмжүүдийг хүлээж аваад байгаа. Цаашдаа нийлүүлэгдсэн тоногдох хөрөмжүүдийг угсарч суйрлуулах өргөтгөлийн барилгын ажил хийгдэнэ. За энэ 2010 онд засгийн газрын шийдвэр гарч энэ өргөтгөлийг барихаар шийдвэрлсэн. За энэ бол манай Дархан энэ оройн Дархан хотын одоо эдийн засгийн хөгжил, за хүн ам нэмэгдэж байгаатай холбогдуулж, бас барилгажж байгаатай холбогдуулж эрчим хүчний хэрэгцээг тооцож байгаад хийсэн ийм шийдвэр байсан. Харамсалтай нь 2011 оноос хойш энэ ажил бас зогсонгүй байдалд орсон. За сая одоо бид нар өвдсөн энэ тоногдох хөрөмж, турбин генератор, ротор энэ бүгдийг одоо бас Оросын холбооны улсаас оруулж ирэх гэж бас нэлээд хэдэн жилийг зарцуулсан байгаа. Хариуцсан компани бас өөргөө хугацаа хожимдуулж гүйцсэн. Энэ бол одоо гадаад талдаа юм. За ингээ энэ жил одоо ноднонгоос хойш хөөцөлдөж байгаад энэ тоногдох бүх юмнууд нь ороод ирлээ. Энэ жил энэ барилга угсралтын ажил, тоногдох хөрөмжийн одоо угсралтын ажил бол хийгдээд 8-аас 10 сарын хугацаанд үргэлжлээд ашиглалтанд орох ёстой. Ашиглалтанд орсны дараа манай энэ станц маань Дархан уул аймаг Дархан хотын хэрэгцээг ойрын 10-15 жилдээ бол хангалттай хангаад ажиллах боломжтой. Дархан дулааны цахилгаан станц нь Дархан хотыг бүхэлдэн цахилгаан дулаанаар хангах үүргээ 51 дэх жилдээ гүйцэтгэж байгаа. Цаашдаа эрчим хүчний хэрэглээ жил бүр 10% өсөх хандлагатай байгаа. Дээр нь насжилт өндөртэй учраас найдвартай, чанартай үйлдвэрлэл, түгээлтийг хангах зорилгоор энэхүү шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай байгаа талаар Дархан дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Нямд Аваа танилцуулж байсан. Энэ 35 мегаваттын турбинаар Дархан дулааны цахилгаан станцыг өргөтгөх шинжилгээний төсөл маань болохоор анх тендер зарласнаар бол одоо 12 сая еврогийн хөрөнгөнд одоо хийгдэхээр гэж төлөвлөгдсөн байгаа. За харамсалтай нь энэ гүйцэтгэгч компани одоо ажлаа хугацаанд хийгээгүй суулж төсөл маань сунжирсан. За гэхдээ бид одоо сүүлийн одоо 3 жил маш эрч хүчтэй ярьж хөгжсөлийн үр дүнд бол ямар ч гэсэн тоноглолуудаа бол 100% татаж авлаа. За одоо энэ хугацаа алдсантай холбоотой за еврогийн ханшийн өсөлттэй холбоотойгоор бас нэмэлт хөрөнгө шаардлагатай байгаа. За энэ нэмэлт хөрөнгийг бас одоо шийдвэрлэхээр манай эрчим хүчний яам болон манай төслийн одоо баг бол бас ажиллаж байгаа. Хэрвээ одоо нэмэлт хөрөнгийн асуудлыг шийдчих юм бол төсөл маань одоо амжилттай бүрэн хэрэгжиж дуусах юм боломж байгаа. Ер нь яг Монгол улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өснө нэмэгдэж байгаа. Тэгээ манай Улаанбаатар хот, тэгээд манай улсын 2 дахь, 3 дахь том хотууд, 4 дахь том хотууд ийм одоо хүрээгээ тэлж улмал орон сууц барилга үйлчилгээний байгууллагууд байгуулагдаж, олон үйлдвэр аж ахуйн газар байгуулагдаж байгаа. Энэ бүхэнд эрчим хүч, цахилгаан дулаан хэрэгтэй. Тэгээ энэ тооцоогоор Улаанбаатар хотод гэхэд одоо хэд хэдэн газар өргөтгөл хийлээ. 3, 4 дугаар цахилгаан станц, Амгалангийн дулааны станц, за одоо энэ Дархан цахилгаан станцын өргөтгөл шинжилгээ ажил ингээ явж байна. Маргааш бид Эрдэнэт хотод одоо Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын бас 35 мегаваттаар өргөтгөх ажил эхлүүлэх гэж байгаа. Чой босон хотын станцыг бас 35 мегаваттаар өргөтгөх одоо төсөл ярианы шатанд яваа. Тэгээ ингэж энэ маань юу гэж үзэж ярихаар Монгол улсын одоо хөгжилийг дагаад одоо эрчим хүчний хэрэглээ маань нэмэгдэж байна. Бид одоо 30, 40, 50 жилийн өмнө суурлуулсан энэ эрчим хүчнийхээ их усруудыг шинжлэх, бүтэн чадлыг нэмэгдүүлэх
шаардлагатай байгаа. Энэ шаардлагад нийцүүлж энэ салбарын ажиллаж байна гэдэг үнэ. Дархан дулааны цахилгаан станцын одоогийн суурилагдсан хүчин чадал нь 48 мегаватт, 35 мегаваттын турбин өргөтгснөөр 83 мегаватт хүртэл өсөх боломжтой болж ойрын 10-аас 15 жил Дархан хотын эрчим хүчний найдвартай байдал хангагдаж байгаа юм. За эрчим хүчний сайд зоригт 2 дахь өдрөө Эрдэнэт хотод ажилласан юм. Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь 11 аймгийн 114 сум суурингийн аж ахуй нэгж айл өрхүүдэд цахилгаан эрчим хүч түгээдэг. Жилдээ дунджаар 980 сая кВт цаг эрчим хүчийг түгээж 130 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилладаг байна. Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системийн 3-ны 1 нь энэ компанид хамрагддаг. Энэ компанид нийт тэргүүн тулгамдаад байгаа асуудал шугамын илжирэл хугарал болсон байна. Дээд тал нь 40 жил болсон шугамнууд хугарч осол аваарч гарчээ. Тиймээс цахилгаан түгээх үйл явцыг аюулгүй найдвартай байлгах үүднээс шинжилэл зайлшгүй шаардлагатай байгааг эрчим хүчний сайд зоригтод Эрдэнэт булган цахилгаан түгээх сүлжээ компаниг гүйцэтгэх захирал Баттуяа танилцуулсан юм. Тус компани ямар ч үр зээлгүй гадаад дотоодын зээл тусламжинд урд өмнө хамрагдаж байгаагүй юм байна. Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээнд юу хэрэгтэй вэ гэхээр шинжилэл хэрэгтэй. Шинжилэл их бүх талаараа. Сая сайдын дэмжсэн автопаркийн шинжилэл бол одоо бас нэг л чухал, амин чухал асуудал. Хоёрдугаар асуудал байгаа энэ манайх чинь эхнийх нь шон 40 жилийн өмнө баригдсан. Модон шон байгаа хгүй. Энийг л одоо бас солих хэрэгтэй. Тэгэхгүй бол иргэдэд бид нэр хэрэглэгчтэй чанартай эрчим хүчээр хангана гэсэн зорилгоос ухрах гээд байхгүй. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд шинжил, ахаад шинжил. Энийн төлөө л одоо энэ манай компани ажиллана гэж бодож байгаа. Ажиллаж байгаа. Төсөв мөнгийг одоо Дэлхийн банк, янз бүрийн төслийн байгууллага, өөрийнхөө одоо нөөц болцоо энэ дээр л тулгуурлал өөр арга байхгүй шүү дээ. Түүний хувьд зайлшгүй шинжилтийг зоригтой хийж цахилгаан түгээх сүлжээг найдвартай болгох шаардлагатай гэж байна. Үүний тулд засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээл тусламжинд хамрагдах хүсэлтэй байгаагаа уламжилсан. Мөн тус компани 30%-ийг хөрөнгийн зах зээл дээр нээлттэй худалдах асуудал улсын хурлаар шийдэгдвэл хөрөнгийн ихээхэн дэмжлэг олно гэж найдаж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт хотод бүтээн байгуулалт эрчтэй өрнөж байна. Аж үйлдвэрийн парк байгуулагдсан. Зам нь 59 жижиг дунд боловсруулах үйлдвэр баригджээ. Өнгөрсөн онд гэхэд 1210 айлын орон сууц ашиглалтанд орсон бол одоо 610 айлын орон сууц ашиглалтанд орох гэж байна. Эрдэнэтийн хүн ам удахгүй 100 мянга хүрнэ гэд. Энэ мэтчлэн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ шаардлага жилээс жилд өсөж байгаамаа. Энэ хэрэгцээ шаардлагын дагуу Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 мегаваттаар өргөдөх ажлын шавыг энэ өдөр тавилаа. 53 сая долларын төсөвтэй дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажил өнгөрсөн хугацаанд шийдлийн засгийн газрын хүрээнд хийж хэрэгжүүлэх чухал төслүүдийн нэг юм а. Энэ төслийн техник эдийн засгийн үндэслэлийг бүгд найрамдах Чех улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар Чехийн Грандара компаниар хийлгсэн байна. Бид энэ өргөтгөх шинжилгээ ажлыг одоо бодиттой ажил болгохын төлөө олон жил бас бэлтгэл хийж бүгд өрөөлөж ингэж ирсэн. Өнөөдөр энэ ажлыг шавар тавих ёслол оролцож байгаадаа баяртай байна. За энэ ажил хийгдснээр манай дулааны цахилгаан станцын хүчин чадал нэмэгдэж үйлдвэрлэх, түгээх, цахилгаан дулааны хэмжээ эрс нэмэгдэнэ. Борлуулалтын орлого өснө. За одоо их өндөр байгаа энэ цахилгаан дулааны өөрийн өртөг бол үлэм хэмжээгээр буун. Ингээд цахилгаан станц маань ашиглалтанд орсноос хойш жилдээ 15 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж энэ хөрөнгө оруулалтаа 7.5-аас 8 жилийн хугацаанд нөхнө гэсэн тооцоо техник эдийн засгийн үндэслэлээр батлагдсан байгаа. Төслийн үр ашиг бол одоо маш их өндөр байгаа. Ягаад гэвэл одоо манай Эрдэнэтийн дулааны цахилгаан станц бол зуны улиралд 2 турбин зогсдог. Гэвч одоо биднес энэ турбиныг ашиглалтанд орсноос 100 бол одоо 35-аас 50 мегаваттаар цахилгаан эрчим хүчний үйлдвэрүүд өснө. Тэгэхээр бол борлуулалтын орлого бол бараг 3 дахин өсөж байгаа. Нэг өртөг бол киловатт цахилгааны үйлдвэрлэж байгаа өртөг бол 115 төгрөгөөс бараг 50 төгрөгөөр хямдарч 70 төгрөгт хүрч хувирч байгаа. За энэ
ёслолын ажиллагаа бол одоо манай энэ 440 түүний одоо 20 гаруй жилийн хүсэл мөрөөдөл. За өнөөдөр ямар тайсан шавд авах ёслолын ажиллагаагаар эхэлж байна. За ингээд 4 сарын дундуур ихэд бүтээн байгуулалтын ажил яг энэ газар эхэлнэ. Эрдэнэт 2040 он хүртэл одоо үйлдвэрүүд, нэмж үйлдвэрүүд ажилтнанд орох, байрууд баригдах энэ бол хангалттай хүрэлцэнэ гэсэн үг. Энийг ажилтнанд оруулснаас дулаан хангамж нэмэгдэн, ажлын байр нэмэгдэн, мөн бол дулааны станцид маань ашиг орлого нэмэгдэн, тэгээд олон талын ач холбогдолтой. За энэ дээрээ бид нар нэмэгдэхлээр энэ дулааны станцаас төв магистрал шугамтайгаа 700 шугам бид нар холбох юм байгаа. Энэ нь бол 2.5 тэрбум өртөгтэй зураг төгсөнд хийгдсэн. Манай эрчим хүчний яам, бус яам газруудаа бид нар саналаа хүргэлцсэн байгаа. Энэ ажил цааш бас хийгдэж явна. Тэгэхээр зэрэг хотод бол нэлээд маш том бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа гэсэн үг. Эрдэнэт хотыг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад тулгарч байсан бэрхшээлүүдийг шийдэх томоохон төсөл инхүү эхэллээ. Энэ ажлыг олон улсын нээлттэй тендерт ялсан Хятадын Хунан компани 1 жилийн дотор гүйцэтгэж ашиглалтанд өгөх юм. Хунан компани өмнө нь Улаанбаатар хотын 3 дугаар дулааны цахилгаан станцыг 50 мегаваттаар өргөдөх төслийн ажлыг гүйцэтгсэн туршлагатай юм байна. Тиймээс Эрдэнэт дулааны цахилгаан станцыг CC50 турбо генератороор өргөдөх төслийн ажил цаг хугацаанд амжилттай хэрэгжих байх гэж найдаж байгаагаа эрчим хүчний сайд зоригт шавд авах ёслолын үеэр Хунан компанийханд хандан хэлж байсан. За энэ өдөр захиалагч талаас эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Пүрвжав, гүйцэтгэгч талаас Хунан компани гадаад төслийн ерөнхий захирал Ли Зен Лайнер гэрээнд гарын үсэг зурж энэ төсөл албан ёсоор эхэлсэн юм. Эрчим хүчний салбар 2016 оныг хүртээмжтэй эрчим хүчний жил болгон зарлаж, эрчим хүчний их усруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр том чадлын станцуудыг барих ажлуудыг эрчимжүүлэх бодлого барьж байгаа юм байна. За дээрх төслүүд ч энэ хүрээнд хийгдэж байгаамаа. Үзэгч та бүхэндээ эх орны мэдээллийн хөтөлбөр томилолт булангаараа сэтгүүлчийн тэмдэглэлээ хүргэлээ.